全集中の常駐ができるようだな。感心感心。常駐は柱への第一歩だからな。柱までは1万歩あるかもしれないがな。頑張ります。 Гимээс нь яйбан голдрын 3 гэвэл Танжиро Иноsuke Zenitsu-гоор орно. Nezuko гэмхтэй голдоргээд тостон тооцчихъя. Тэгвэл голдрын 3 маань зохиолын төгсгөл хүртэлх чадвараараа хашира болж чадах үс хэмжээнд оцсон болов. Энэ бичлэг дээр манганы үйл явдлыг дурдж спойл оруулах учраас спойлт болмааргүй байгаа хүмүүс нь сайтар анхаараарай. Манга дээр сүүлийн 7 оны дараа музаныг ялж амжилгүй зүхтаалгасан гэж тооцъё. Тэгвэл ангуучид тарах хэрэггүй болж хашира нар ч гэсэн заавал байх ёстой байр суурь гэвэр үлдэнэ. Хязгааргүй цайцдах тулаан болон музааны эсрэг тулаанд чөтгөрийн ангуучид ихэнх хашираага алдсан. Тийм учраас шинэ үеийн хашираандыг томилох шаардлагатай болно. Кимэс но яйба дээр хашираа болох нөхцөлийг сайтар зааж өгсөн байдаг. Нэгт 50-с дээш хэмжээний чөтгөр устгасан байх. Эсвэл 12 сарны чөтгөрийг ялсан байх. Хоёрт зэрэглэл нь хамгийн өндөр буюу кино болсон байх ёстой. Камадо Танжиро. Зохиолын гол дүр болох Камадо Танжирог хашираа болох боломжтой юу харцгаая. Танжирогийн зохиолд гаргасан нөлөө гавьяануудыг дурдвал хуучин доод сарны 6 байсан Кёгаийг ганцаараа ялсан. Доод сарны 5 Руиг ялахад гол нөлөө үзүүлсэн. Доод сарны 1 Эмүгийн толгойг таслаж чадсан. Дээд сар 6 Гёторгийн толгойг таслаж Тэнгэний тусламж маш их байсан ч гэсэн эзэн зохилтыг нь хийж чадсан. Дээд сарны 4 Хантенгүг ч гэсэн ялсан. Энэ тулаанч мөн Мицури Генио Незуко 3-ын тусламж маш их байсан ч гэлээ эзэн зохилтыг нь Танжиро хийж чадсан. Дээд сарны 3 Аказатай усны хашираа гиюн хамтаар толдож эцсийн бүлэгт Аказаг ялж чадсан. Аказа мэдээж хүсвэл сэргэж чадхаар байсан ч гэсэн толгойг нь таслаж чадсан хүн бол юутайч Танжиро. Энэ тулааны үеэр гиюу ч гэсэн Танжирог аль хэдийн хашираа төвшөнд хүрсэн байна гэж үздэг. Музаны эсрэг тулаанд хамгийн том нөлөө үзүүлсэн. Тэгээрээс гадна олон энгийн болон чадвар ашигладаг чөтгөрүүдийг ялсан. Эндээс харахад Танжирон 50-с илүү чөтгөр устгах, эсвэл 12 сарны чөтгөр нэгийг устгах гэх нөхцөлийг хангалттай давуулан биелүүлсэн байна. Харин зэрэглэлийн хувьд чөтгөрийн ангуучид нийт 10 зэрэглэлд хуваагддаг бөгөөд хамгийн доод төвшин буюу Мизуното зэрэглэлээс хамгийн дээд төвшин буюу Кино зэрэглэл хүртэл хуваагддаг. Танжирон хувьд анимегийн эхний улирлын үед Мизуното байсан бол 2 дугаар улирлын үед доороосоо 4-т Кано болсон байдаг. Үүний дараа манга дээр хязгааргүй цайзын тулааны өмнө дээрээс 3-т буюу Хино болж зэрэг агсан байдаг. Эндээс харахад хязгааргүй цайзын өмнө Хино байсан гэхээр үүний дараа Аказаг ялж музантай хийсэн тулаанд Танжиро нэлээд үүрэг гүйцэтгсэн учраас энэ гавьяануудыг авч үзээд Танжиро хангалттай зэрэг ахиж Кино төвшөнд очих боломжтой. Тэгэхээр Танжиро хашираа болох нь бараг л баттай гэсэн үг. Хэрвээ хашираа болвол юу гэдэг хашираа болох вэ? Хашираа нарт ашигладаг амьсгалын хэлбэрээр нэр өгдөг болохоор хий башира буюу нарны хашираа болох болов. Танжиро усны амьсгал ч гэсэн ашиглаж чаддаг ч гэлээ. Усны амьсгал өөрт нь сайн тохирдоггүй. Урокодаки болон гиюу шиг ашиглаж чадахгүй гэж өөрөө хэлдэг штэ. Тэгэхээр нарны хашираа болох нь баттай. Агамацу Зенитсу. Зенитсүнд өмнөх аянганы хашираа Жигоро Каважимагийн шав бөгөөд зохиолын ихэнх хэсэг болон дунд хэсэгт нийт 6 хэлбэр байдаг аянганы амьсгалын 1-р хэлбэрээс бусдыг нь чадахгүйч ганц чаддаг 1-р хэлбэрээр тултлан сайжруулсан дүрээр гардаг. Тэгвэл Зенитсуг хашираа болох боломжтой эсхийг харцгаая. Түүний зохиолд гаргасан гавьяанууд. Доод сарны 1 Эмбүтэй хийсэн тулаанд тодорхой хэмжээнд оролцсон. Дээд сарны 6 Дакигийн эсрэг Иносукийн хамтаар тулдаж ялсан. Шинээр дээд сарны 6 томилогдсон Кайгакуг ганцаараа ялсан. Мөн аянганы амьсгал шинэ хэлбэр нэмж 7 дугаар хэлбэрийг нээсэн. Музаны эсрэг тулаанд том нөлөө үзүүлсэн. Мөн энгийн болон чадвартай чөтгөрүүдийг хэд хэдэн удаа устгасан. Эдгээрээс үзэхэд 50-с дээш чөтгөр устгах эсвэл 12 сарны чөтгөр нэгийг устгах гэх нөхцөлийг хангалттай хангаж байна. Дээр нь хашираа болоход шинэ амьсгал нээх, шинэ хэлбэр нээх зэрэг нь бас тодорхой хэмжээнд нөлөөлдөг юм шиг байлээ. Тэгэхээр Зенитсу 7 дугаар хэлбэрийг нээсэн болохоор бас том нөлөө үзүүлнэ. Зэрэглэлийн хувьд Танжиротой ижил хязгааргүй цайзд орохын өмнө Кино байсан. Дээд сарыг ганцаараа ялж музантай хийсэн тулаанд оролцсон болохоор зэрэглэл нь ахиж хангалттай Кино болж чадах нь баттай үзье. Эдгээр нөхцлүүдээс харахад Зенитсуг хашираа болох магадлал маш өндөр гэж хэлж болно. Хэрв хашираа болвол мэдээж багшийнхаа адилаар аянгын хашираа болох нь гарцаагүй. Хашибира Иносуке. Иносуке нь бусад чөтгөрийн ангуучдын сурах гэж хугацаа хөдөлмөр шаарддаг бүрэн төвлөрлийн амьсгалыг ямар ч багшгүйгээр өөрөө сурч, дээр нь өөрийн гэсэн аратны амьсгалыг зохиосон гэхээр ялч гоцаавьяастай дүр гэж хэлж болно. Нэмээд биеийн ч гэсэн маш онцгой, уян мөчүүдээ хүснээрээ мортолж дийлүүлж чаддаг, эхнүүдийнхаа баярыг ч гэсэн өөрчилж чаддаг. Тэгвэл энэ чадварлаг Иносукийн зохиолд үзүүлсэн гавьяан нөлөөг харцгаая. Доод сарны 1-т хийсэн тулаанд гол үүрэг гүйцэтгэсэн. Дээд сар 6 Дакитэй Зенитсу хамтаар тулдаж толгойг нь тасалж чадсан. Дээд сар 2 Домо эсрэг Шинобу болон Канон тусламжтайгаар ялд байгуулж чадсан. Музантай хийсэн тулаанд том оролцоо үзүүлсэн.
Мөн энгийн болон чадвар ашигладаг чөтгөрүүдийг хэд хэдэн удаа устгасан. Шинэ амьсгалын хэм маяг үүсгэж гаргасан. Эдгээрээс үзэхэд Inosuke-ийн хашираа болох гол шалгуур буюу 50-с илүү тооны чөтгөр устгах, эсвэл 12 сарны чөтгөрөөс нэгийг устгах гэх нөхцөлийг хангаж чадсан гэж үзэж байна. Нэмээд цоо шинэ амьсгалын хэм маяг нээсэн. Зэрэглэлийн хувьд Танжиро болон Zenitsu хоёртой ижил учраас бас л хязгааргүй зайзын дараа гэхэд кино болох нь гарцаагүй. Inosuke ч гэсэн хашираа болох нөхцөлүүдийг хангалттай хангаж байгаа болохоор хэрэг хашираа болох юм бол Аратны хашираа болох болов. Тэгэхээр гуруулаа л чөтгөрийн ангуучдын хашираа болох нөхцөлийг бүрэн хангаж байна. Гэхдээ зохиолын төгсгөлч гэсэн манай гурав одоогийн хашираанараас арай л сул хэвээрээ байдаг те. Хангалттай хашираа болох чадвар нөхцөл нь байгаа ч гэсэн яагаад Химижима Гёмей Токио Муижиро болон Санами идэр шиг арай л биш вэ гэвэл туршлага зэрэгээс хамаарах ч гэсэн чөтгөрийн ангуучид үүснээс хойш олон зуун хашираанаар солигдсон ч үлээ. Яг одоогийн 9 хашираа нь үе үеийн хашираанаар дундаа Сайкё Седай буюу хамгийн хүчтэй шилдэг үеийн гэгддэг учраас. Kuroko no Basket дээр гайхамшигын бүрдэлгээд 10 жилд нэг дөрдөг 5 гоц авьяаст нь нэг багт нэгдсэн байдаг штэ. Яг тэрэн шиг л одоогийн 9 хашираа бол үе үеийн хашираанаар дундаа хамгийн хүчрхэг үе гэсэн үг. Одоо ярианы маш том сэдэв болж байгаа яг л манай Counter Strike-ийн Монголд шиг. За тэгээд хашираа 9 байдаг. 3-ыг нь манай 3 нөхөн. Санами Гию 2 яах вэ? Үлдсэн оронтойг нь хэн нөхөх бол? Жишээ нь Канао ч гэсэн хашираа болох бүрэн чадвартай. Домо хүртэл нэг эсрэг нэг дээр Канаог Шинобугаас жилүү хүчтэй юм байна гэдэг. Тэгэхээр Канао ч гэсэн нэг оронтойг нь эзлэж цэцгийн хашираа болох бах. Хэрвээ Гию тэтгэвртэй гарах юм бол усны хашираа хэн болох вэ? Аним дээр гардгаар усны амьсгал ашигладаг одоо хамгийн гайгүй нь Мурата л үлдэж байгаа юм шүү тий. Гэтэ хязгааргүй цайз дээр Мурата нилээд бас юм хийгээд хөөрхөн хүчрэг болчихсон юм шиг байлээ. Хэрв чөтгөрийн ангуучид таралгүйгээр цаашаа үргэлжилсэн бол хэн ямар хашираа болох байсан бол бодлоо хуваалцаарай. Бас тэгээд subscribe тарахаа мартаа. Баярлалаа.